Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнтэй юуны талаар ярилцах вэ? Мэдээлэл хүргэхээ гэхээр авилгын эсрэг сургалт нөлөөллийн ажил, соён гэгэрүүлэх нөлөөллийн ажлын талаар ярья. За 2016 оноос 2023 оны хүртэл авилгын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжиж дуслаа. За 2023 оноос одоо 30 он хүртэл Монгол улсын хэмжээнд одоо авилгын эсрэг үндэсний хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлээ явж байна. За энэ авилгын эсрэг үндэсний хөтөлбөр маань 10 зорилтын хүрээнд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөд ажиллаа явж байна. За 9 дахь зорилт дээр болохоор авилгын эсрэг соён гэгэрүүлэх сургалт нөлөөллийн ажил, контент бүтээх гэж байгаа. За энийг болохоор та бүхэн бүгдөө хийж хэрэгжүүлж байгаа. За мөн дээрэс нь манай одоо насан туршийн суралцлагын төвөөс авилгын эсрэг сургалт контентийг бас хийгээд явж байна. За манай насан туршийн суралцлагын төвөөс 2019 оноос хойш захиалах сургалтанда авилгын эсрэг сургалтуудыг оруулаад хийж хэрэгжүүлээ сургалтаараа явж байгаа. За 2025 оны 1 сарын 1-ээс одоо тусдаа авилгын эсрэг аяныг жилдээ 2 удаа зохион байгуулахаар хийж хэрэгжүүлэхээр болж байна. За 1 сараас 11 сарын хугацаанд захиалах сургалт аянуудаа бол зохион байгуулъя гэж төлөвлөж байна. За 12 сард болохоор бүгд тайлан мэдээтэй байдаг учраас бусад ажлууд руугаа бас төвлөрөх зөв байх. За яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр манай нөгөө албан байгууллагууд маань яг тайлан төхөөд ирэхээр авилгын эсрэг сургалт бид нар авах хэрэгтэй юм байна. Авилгын эсрэг сургалтыг тийм чухал гэж бас сайн үзэхгүй байгаа учраас 1-ээс 11 сарын хооронд тэр аянуудаараа сургалтаараа ингээд авилгын эсрэг мэдээллүүдийг хийгээд явбал бас зөв юм байна гэж бодож байна. За авилга гэж юу юм бэ гэсэн асуултыг та бүгдээс асууя. За авилга гэдэг бол одоо тайлбар толд авилга гэдэг бол ёсон бусаар шунаж авсан эд юм гэж тайлбарлаж болж байна. За мөн авилгын эсрэг хуулийн 4-1 дээр танд олгогдсон эрх мэдлийг өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд уруулан ашиглах гэж бас тайлбарлаж болж байна. За мөн дээрэс нь одоо маш олон авилгын эсрэг сургалтууд, авилгын эсрэг тодорхойлолтууд, авилга гэж юу юм бэ гэсэн тодорхойлолтууд бол бас байна. За авилга үүсэх нийтдээ ийм 3 шалтгаан байна. Эдийн засгийн шалтгаан, улс төрийн шалтгаан, нийгэм соёл, ёс зүйн шалтгаан гэх 3 шалтгаан байна. За эхний 2 шалтгааныг бол та бүхэн өөрсдөө бас дэлгэрүүлээд цааш уншиж судлаад үзээрэй. Яагаад авилга одоо үүсэж байгаа юм бэ? Эдийн засгийн шалтгаан юу юм бол, улс төрийн шалтгаан гэж одоо юу юм бол гэдгийг дэлгэрүүлээд үзээрэй. За миний хувьд та хэд товчхон тайлбарлахад нийгэм соёл, ёс зүйн шалтгаанд гэж байна. Авилга үүсэх. За жишээлх юм бол нэгдүгürt иргэдийн ёс суртахууны дөрөгтөл гэж байна. За иргэд маань авилгалыг одоо байх ёстой зүйл, байдаг зүйл гэдэг дээр ингээд тогтцсон үйлсэл байгаад байна. Мөн авилгалыг мэдээлэхийг хүсэхгүй байна. Гэх зүйлүүд байна. За мөн дээрэс нь уламжлалт сэтгэлгээ зан заншлаасаа болоод авилгал өсөх энэ хандлагууд бас байгаад байна. Жишээлх юм бол одоо ажил бүтээж гисэн хүний гарыг одоо цайлгах ёстой. За мөн амьд хүний одоо гэрч байснаас өгсөн хүний дээр байсан дээр ч гэдэг юм уу. Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. За энэ мэтчлэн одоо Монгол ардын зүүрццэн үгэндээ дээрэс нь зан заншил уламжлалт сэтгэлгээндээ энэ авилгалыг дэмжсэн ийм хандлагууд бас байгаад байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За авилгын хор уршигыг бас бид мэдчихийж илүү авилгаас сэргийлнэ гэсэн. Тэгэхээр авилгал бол хөгжлийн бол шүдэр тушаа болж идэг. Мөн дээрэс нь бидний боломжийг үргэлж хулгайлдаг зүйл бол авилгал байдаг. За тэгээд авилгын эсрэг бүгдөө нэгдъя гэдэг аяныг бол бүгдөө хэрэгжүүлж байгаа. Та бүхэн ч гэсэн авилгын эсрэг нэгдэхийг хүсэж байна. За авилгыг мэдээлэхийг хүсвэл 110 гэдэг дугаарт залгах хэрэгтэй юм байна. Эд баялаг биш, ёс суртахууныг дээдлсэн цагт авилгаас ангижрах юм шүү.